хэцүү. Салхи шороогтой худаг уснаас хол тийшээ унаа тэрэг түргэн тусламж явж очиж чадахгүй. За тэнд амьдарч байгаа хүн чинь сургуульдаа ч юм уу ажилдаа явхад хэцүү. Тийм ээ унаа тэргэнд сууж маш хүнд нөхцөлд өнөөдөр амьдарцгааж байна. Тэгээ энэ асуудлыг бол өрөөсгөл шийдэх хэрэг байх л та. За яг вэ манай төрийн албан хаагчд бол албан тушаалаа ашиглаж юу ч байсан голохгүй авдгийн шүү дээ. Цаас нь баас боогоо тавьсан ч авахаа бодно. Хэрэггүй ч байсан газар аавна, хэрэггүй ч байсан юу яа. Дараа нь газрыг яах гэж байгаа. Зарчиндаа гэж бодож байгаа. Тийм шүү дээ. За сая их гэдэг дуушлаа энэ дарга нар одоо ингэ ногоом сгсэн газар гүндлэг болохоор энийг бол асламынхан ингэ дасж байгаа дараа нь хувааж аваад идчих гээд байна гэж хардаад байгаа юм байна. Тийм үзэл байдал ингэж бодож байгаа. Хамгийн муу газар Монгол хүн амьдрах ёстой гэдэг бид нар хуультай юм бил. Жишээлбэл энэ богд ууланд Монгол хүн амьдарч болохгүй дархан цацтай. Нэг жоохон гайгүй байгальтай газар л дархан цацтай. Уг нь би бодож байгаа. Монгол хүн хамгийн усны цэнгэг, хамгийн сайхан байгальтай газар Монгол хүний амьдруулах хэрэгтэй. Тэгвэл эрүүл чирэг монголчууд